Юуныхаа ямар сургууль төгсөж энэ сайхан бол өсөлтийг хаана үзүүлсэн багшийнхаа талаар тэгээд мөн одоо саяын оролцсон уралдаан тэмцээн өмнө нь орж исэн уралдаан тэмцээн цаашдынхаа гоё зорилгын талаар тавчгаа. За би 2006 онд одоо тэр хөгжим одоо коллеж тэр үед коллежээр байсан шүү дээ. Тэр байрладаг манай багшийн сургууль опера гэж дээд сургууль байсан. Тэгээд тэр сургууль дээр багш дээр Монгол ядаж хөгжлийн явсан болон багш дээр хэлсэж ороод тэгээд одоо бүх хичээлүүдээ яг л энэ хотлын одоо энэ шинэ сургууль баригдаг байлаа. Хотлын сургууль дээр бүх хичээлүүд ордог. Дуулаачийн юу ч бүгд тэр хойно байсан. Одоо бид нар ихтэй уурын байсан тийм. Уурын байшинд бүх дуулаачийн хүүхдүүд багш нар бүгд тэнд байдаг. Тэнд болж гинэж одоо тэгээд бүх одоо дуучин болохын жаргал зовлон бүх юмыг тэр байшингаас одоо хамталж өсөж таринсан ийм л хүн байна. Тэгээд одоо хувь заяаны ихээр гэх юм бол их сургуулиас хасагдаад тэгээд одоо багшийнхаа сургууль дээр ирээл багш дээр одоо шав болж орж ирсэн байна бас сайхан онсон ч гэж магадгүй юм шиг бас одоо боддог тийм аа. Үгүй атаасах юм. Тэгээд яг нэг хидэд одоо яг өөрийгөө дуучин болсон гэж мэдэрсэн бэ. Ямар уралдаан тэмцээн бас хамгийн анхны гараа байсан бэ? За тэгээд одоо дуучин болно гэж мэдэрдэггүй шүү дээ. Болоогүй л гэж бодогдод байт. Хөшөө дуучдыг сонсоход тэр надаас илүү тэгэл би эдгээр шиг болно гэдэг ингээд удам хичээгээд тэгэл ер нь бол юмны оргилд байгаа юм хизээж хүн байхгүй. Тэр яг хөө тэр бодсон өөрийнхөө оргил жоохон төхнүүлэхээс тэрэн дээр гараа зогсдог хүн гэж. Нэг хүн бодсон юм дээр гараа зогслоход дараагийнх нь дахиад харагдаж байдаг тийм. Тэгэхээр бол би бол одоо өөрийгөө тийм мундаг дуучин болчлоо, мундаг байна гэж би хизээж бодож байгаагүй. Тэгээ одоо хамгийн анхны уралдаан 2007 онд одоо манай багшийн нөхөр манай сургуулийн захирал Баасан хөөш маань намайг шууд өөрөө дагуулад Владивосток руу хоёлаа вагоноор ингээл хичнээн хоног 4 хоног яваад буугаад шууд алхаж очиод хамгийн сүүлийн өдөр яг суудаасаар шууд гараад дуулж ирсэн. Тэр үед бол одоо юу ч боддоггүй байж одоо байсан бол ядарсан вагонд ядарсан гэдэг айгаар маяглахаас тэр үед бол 4 хоног вагон зэгчүүл очиод шууд буугаад алхаж очиод дуулчихсан. Тэгээд одоо юм хүм мэдхгүй багтсан бол амар байдаг байсан. Жохон мэдээд ирэхээр хаширлаад, хаширн дэнтээд жохон тийм болчт юм байна. Тэгээд одоо тэрнээс хойш одоо олон уралдаанд орж төрүүлэгтэн төрүүлж хасагдтан насагдаж тий. За тэгээд яг ингээд одоо өмнөх ярилцлагуудтай зөндөл байдаг. Тэгээд одоо дахиад нэг уралдаанууд яриад байвал манай яг нэг сайтн дээр бол анх удаа гарч болохоор тэр давтагдсан ч хамаагүй. Тэр юм зөв томоохон гэсэн уралдаанаас дүүрдэг. За тэгээд би гэлинкийн уралдаанд одоо манайхан чинь тэр үед бид нар 11 онд гэлинкийн уралдаанд ч одоо айхтар том уралдаан гэж одоо тий амтгсан гэж тэр мундаг 3 дугаар байр орж ирсэн гэж. Тэр уралдаанд бид юу ч мэдэхгүй дөнгөж суудаа төгссөн жилийн очиод тэгээд 2 дугаар байранд орж ирсэн. За тэгээд тэрний дараагаар Сэрдээ мөнгөн мод авч ирээ. Гэхдээ тэрний би чи мөнгөн мод өгсөн 16-д авсан. 11 онд ч баг мөнгөн мод зод гараагүйсэн баг шүү. Өсөд гарцсан бид нар авахгүйсэн юм лөө. Тийм ба. Ямарс гарцсан байсан. Тэгээд 12 онд нь одоо энэ ойрхон Ким базар садавын уралдаан, Линховойны уралдаан гээд одоо дотооддоо зохиогддог уралдаанууд, хөрөг дуржгын уралдаан, банд өгшийн уралдаан гээд бүгдэнд нь ороод төрүүлээл одоо. Тэгээд одоо бас нэг ямарсан би ингээд хичээлэх юм бол болох юм байна гэдэг одоо тийм болсон. Тэгээд тэрний дараагаар 13 онд ч одоо Севридовын уралдаан одоо орсон юм зөвхөн тэнд очиж дугаар байр. Тэгээд 14 онд одоо Казахстан бас нэг уралдаан нэгдүгээр байр. За тэгээд 14 оны сүүлч 15 он хойш би бас аргэрийн асуудлаас болоод за манай хүн болоо тэгээд юугүй 2 жил завсарласан. Тэгээ 16 онд дахиж эхлээд Эва Мартны уралдаан гэж одоо маш сайхан зохион байгуулалттай том уралдаан байдаг өнгөрт уралдаан. Тэр уралдаанд бас нэгдүгээр байр. За тэгээд 17 онд Елена Образцова нэрмж одоо манад Бэзэр гэдэг тийм тэр уралдаанд ч бас хатартантай хоёлаа оролцож хоёлоо очиж бас 2 дугаар байр.
За тэрний дараа нь Австрийн Вен хотод очиж бас 2 дугаар байна. 18 оны 12 сард Римский-Корскийг нэрмж бас Бээзэрлийн болоо бас 2 Ари Армас гэсэн хоёр төлөвлөлт ноёлонд нь оролцож ноёлонд нь тэргүүн байна. Тэгээд саяны Чайковскийн одоо 16 дахь уралдаанд бас оролцож 4-р байна. Шагналыг авсан ийм л одоо юутайгаар маш гайхалтай юм шиг байна. Ер нь одоо цаашдаа яг ямар бас энэ гоё сайхан зорилго одоо дуучин хүний залуу хүний хувьд ямар сайхан зорилго өгүүлж явна вэ? Тэгээд хүн бүхэн хий бүтээх гэсэн энэ цаг үеийг цуг амьдарч байгаа болохоор мэдээж одоо тэгээд одоо уралдааны наст арай дуусаагүй байна. Бас дараагийн уралдаан бол одоо орно. Ер нь хүн хизээж ханж болохгүй гэж би дотроо боддог. Ханаад эхлэх юм бол тэгээд доош яваад эхэлнэ. Тэгэхээр би өөрөө үзүүлсэн амжилтуудаа хүлэн баттгаж ахиулах юмсан. Манай ер нь дулаачийн яг энэ юу бол нас нэлээд хойно явж ижих тогтож их сайхан болдог. Тэгээ одоо уралдаан бол 32 нас хүртэл гэхээр яг тогтоогүй яг залуучуудын хооронд нь уралдуулаад за тэрнээс хойш 35-аас хойш 40 гэхээр яг тогтоо жинхэнэ дүүрээ дуулдаг насны дээр очсон. Тэгэхээр энэ уралдааны ингэж насны ангил тогтоодог байна. Тэгэхээр ямар ч насныхаа юу дуслаа уралдаанд орно. За тэгээ жугаар нь дуулах дөрөвдөө дуулна. Шишээ контрактуудаа хийгээд явах юм мэдээж дамжиггүй. Тэгээд бас Монголдо энэ филармоны би бас нэг дээрээс дуулж байгаа. Филармоны хотголтуудад оролцсон. Бэлтгэлээ хийн. За одоо тэрнтэйг бол тэр ч одоо 16 оноос хойш хамт явж байна. Тэг сайхан ганцхан нийлдэг одоо найзтайгаа. Монголын бас яг төгөлдөр хуурчдын өнөөдөр бол хамгийн оюутан чухал байгаа ийм залуутай бас нийлээд хамтарч ажиллаад ийм сайхан амжилтуудыг бас бүтээж байгаа бас сайхан сэтгэл үеиг байдаг да. Баярлалаа. Багшийнх нь хэлдэг хамгийн их сургадаг үг сэтгэл дар. Манай багш ерөөсөө би нэг англи хэлдэг. Манай багш эхлээд та нар дуучин болохоос өмнө хүн болоод хүн болчвол та нар дуучин ямар ч юм болж. Тэгэхээр бас энэ дуулаачийн урлаг ямарваа нэгэн урлаг гэдэг бас хүн чанарын асуудал тий хүний дотоод тэр мөн чанарын асуудал бас их яригддаг болох гэдэг байна. Би тэгж ойлгосон. Тэгэхээр их жоохон матг санаа ч юм уу эсвэл жоохон тиймхэн санаа үүссэн хүний хоолой хонгоч жоохон хөлөгтэй болдгооч гэх юм уу тий сайхан одоо дээр үед чи хүний өмсөөр гэж дүүрэн гэж тий гэж ярьдаг шүү дээ. Тийм хүний өмс чанар сайтай хүн байх юм бол хоолой нь илүү сайхан гарна гэж би өгшөөрэ заа зүгэлдэг байсан юм байна. Одоо бодоод ойлгохтой шүү дээ. За баярлалаа. Маш гоё сайхан. Одоо манай нэг энэ сайт маань болохоор өөрөө ингээд одоо нэг конструктор гэх ингээд бүх уран бүтээлч юугаа ингээд ордог. Тэгээд яаж ч юм батн ингээд одоо бат эрдэнэтэй хамтарч бас уран бүтээлтэй энэ гоё том түүхэн амжилт гаргасан болохоор бид бас хэрэг бүр зариулж чамд сайтанд оруулах. Хизээ захиал уулзгаа гэж. За баярлалаа. За кофе уух уу? Оо сая бас тийм уцаа.